안녕 여러분. 우리는 өнөөдөр Солонгос хэлний төвшин тогтоох топик шалгалтын 83 дахь удаагийн шалгалтын дээр ирсэн бичгийн 51 дахь асуултыг хамтран ажиллагаадна. Энэ дөрөнд ямар их ирсэн бэ гэдгийг уншаад дараа нь ярилцгаая. За, сэдвээр нь болохоор 축제 관련 문의 гэсэн байна. За, энэ болохоор баяртай холбогдлолтой лавлгаа гэсэн байгаа. За, тэгвэл 지난 주말 인주시 별빛 축제에 갔던 외국인입니다. өнгөрсөн амралтын өдрөөр Инжу хотын од харах ёслолд явсан гадаад иргэн байна. 지금까지 살면서 이렇게 많은 별을 одоо хүртэл амьдрангаа ингэж их одыг 기억 орчрыг 한 번도 없었습니다. нэг ч удаа байсангүй. 이번 축제에서 별도 보고 공연도 볼 수 있어서 정말 좋았습니다. Энэ удаагийн баяраар од ч гэсэн хараад тоглолт ч гэсэн үзэж болох учраас үнэхээр гоёсэн. 혹시 축제가 언제 또 있습니까? 있다면 이런 멋진 경험을 다시 магадгүй баяр хизээ дахин болох юм болоо. Болох юм бол ийм дэгжин туршлагыг дахиад гэсэн байна. За, тэгвэл эхнийх дээр одоо хүртэл амьдрангаа ингэж их одыг харсан удаа гэж бичих байгаа. За, тэгвэл харах гэсэн үг маань удаа гэдэг үг байдаг шүү дээ. Энэ дээр энэ жоги гэсэн дүрм зарлах нь шүү дээ. Энэ жоги гэхэд тэгсэн удаа, ингэсэн удаа гэсэн нөхцөл байгаа. Тэгэхээр пун жоги гэж бичих юм бол 5 анаах нь. За, дараагийнх дээр бол болох юм бол ийм дивжин туршлагыг дахиад хийж үзмээр байна. буюу 해보다 гэдэг нь хийж үзэх. Тэн дээр 싶습니다 буюу тэгхийг хүсэж байна. тэгмээр байна гэсэн нөхцөл орж ирэх нь шүү дээ. Тэгэхээр 해보고 싶습니다. 이렇게 쓰면 10점을 받을 수 있습니다. 자, 오늘드린 бичгийн ажлаар бүгдээрээ энэ жоги гэсэн нөхцөл болоод 오 싶습니다 гэсэн нөхцөлийг сурлаа. дараагийн хичээл дээр уулзлаа. түр баяртай. 안녕.